Дараагийн мэдээ хүргэе. Сургуулиуд сурагчдаас жилдээ нэг удаа ариун цэврийн цаас авдаг байна. Гэвч сургуулийн бие засах газрыг ариун цэврийн цаасаар хангадаггүй гэдгийг сурагчид хэлж байна. Ингээ хэрэгтэй үед болохоор ингээ нойлын цаас ерөн бол 0 дээрээс ингээ байдаггүй. Тэгээ бид нар заавал өөрсдөө л авдаг. Сургуулийн ариун цэврийн өрөөнд ердөөсөө нойлын цаас байдгүй угаасаа харагддаггүй. Тэгээд ер нь өөртөө яг хувьдаа ингээд сертификат бэлдэж ирээд ер нь ордог. Тэгээд маань сургуулиар л нэг яг октод ингээд ирдэг одоо сарын тэмдгийн үед хэрэгтэй хэрэглэлийг бол ингээд байлгадаг. Сургуулийн нойлын цаас тавьд юм. Одоо ингээ чи ингээ 0 авсан шүү дээ. Одоо энд ингээ нойлон цаас байдгүй. Байхгүй. Ер нь дандаа байдгүй. Дандаа байдгүй. Би нөгөө нэг цүнхэндээ сертификат авч явдсан шүү дээ. Бид нар нойлын цаас тэр болгон карманд нь хийхгүй шүү дээ шударгаар гэлээ. Тэгэхээр нойлын цаас байх нь зөв гэж бодож байна. Наа чи юмстай маш анхааруулжтай зүйл. Хүүхд болгоод бийдэж байгаа энэ чинь сургууль дээр янз бүрийн одоо өсвөр насны хүүхдүүд би бол гэхэд бол 11 дэх ингээ хүүхдтэй чинь тэгэл янз янзын юм болно шүү дээ. Тэгэхээр тэр чинь байнга миний хэрэгтэй шүү дээ. Сурагчид сургуулийнхаа бие засах газарт ороход ариун цэврийн цаас байдгүй тул өдөр бүр хуурай болон нойтон салбидлтай явдаг гэлээ. Сургуулийн зүгээс сурагч юурээс ариун цэврийн цаас авдагч хангалттай хүрдгүү гэдгийг тайлбарллаа. Энэ дээр болохоор ерөнхийдөө сургуульчид төсвийн байгууллага шүү дээ. Тэгэхээр биднэрт яг нэг гэнтлийн одоо нэг нойлын цасаар хангах гэдэг юм уу те төсөв санхүү тийм юм бол байхгүй. За хэрвээ одоо сургууль дээр ингээ бид нар бас энэ талаар бол ярилцсан л та удирдлагын төвшөнд яг ингээ нойлдоо байршуулъя гэд нэг удаа бол яг байршуулж үтсэн сургуулиас бас ингээ тавиад те. Тэгэхэд бол тухайн нойлын цас бол ерөөсөө хормын дотор л алга болно. Нэг 30-аас цагийн дотор бол угаасаа 0 тавьчвал тэгээд алга болчихдог байхгүй. Ягаад тэгэхээр хүүхдүүд зарим нь хэрэглэн зарим нь ингээл янз янзын марчаад ингээл ийм байдлаар ингээд хайчдаг. Жишээ нь манайх гэх чинь 9-0 таахт чинь 9-0-д өдрийн 1-0-д нь 250 18 цаас хэрэг болно. Тэгэхээр чинь төсөвт бол тэр бол байхгүй шүү дээ. Одоо нэг хүүхдээс нэг цаас нэг савн гэл авахлаар хитэн цаас ирж байна. Тэгээд тэрнээсээ бас ангийнхаа багшид бас нэг 5 ширхгийн үлдээж өгнө. Бас хүүхдүүд ангидаа бас хэрэглэх боломжийг хангуулад тэгээ үлдснийг нь сургуультай өгдөг. Улсын сургуулиуд ариун цэврийн цаас савн зэрэгт зориулан төсөв гаргадаггүй. Харин хүүхэд хамгааллын ажилд төсвөө төлхөө зарцуулдаг гэж тайлбарласан юм. Ариун цэврийн цаас гарын савн зэргийг сургуулиас төсөв гарган авч байсан ч гамгүй хэрэглэнээс улбалаад нэг хичээлийн жилд хүрдэггүй гэж байгаа юм а. Үүнээс хойш сурагчдаас ариун цэврийн цаас гарын савнг авахан болжээ. Тэгвэл хичээлийн жил дуусах төгсөн энэ үед нийслэн 34-р сургуулийн зүгээс сурагчдыг ариун цэврийн цаас гарын савн зэргийг авчирч өгөхийг шааржээ. Харин үүнийг эцэг эхчүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь сургуулиуд төсвөө захиран зарцуулах эрхтэй ч сурагчдаас анги засварын болон цэвэрлэгээний мөнгө хуримтлалын мөнгө зэргийг өгөхийг шаарддаг байна. Харин үүний хажуугаар ариун цэврийн хэрэглэгдэхүүнийг авч өгөхийг шаардаж байгаа нь олон хүүхэдтэй айлд санхүүгийн ачаалал үүсгэх нөхцөл бүрдэж байна гэж харж байна.